Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. За эрхэм үзэгч та бүхэнд өглөөний мэндийг дахин хүргэе. UBS Leeds Coffee цай нэвтрүүлэг дараагийнхаа зочны үзэгч та бүхэнтэйгээ уулзуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр манай студид за шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал багш мөн хоёр ирсэн байгаа. Өглөөний мэндийг хүргэе. За мөн ультрасоник компани менежер Отгон баяр ирсэн байгаа. Бас өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр зочдтой амралтын өдрийн өглөөний мэндийг хүргэж байна. Мөн түнчлэн бидний үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэндээ бас нэм гарагийн амралтын өглөөний мэндийг хүргэж байна. Тэгэхээр өнөөдөр бол тун сайхан өглөө байна. За мөн маш сайхан сэдвээр яг сүүлийн үеийн цаг үеийн тулгымцсан сэдвээрээс бид ярилцаж гарц шийдлийг хамтдаа хайх гэж байна. Тэгээд яриагаа эхлүүлэхээс өмнө хоёр зочноо кофе цайгаар дайлъя. Та хоёр маань кофе авах уу, цай авах уу? Бидэнд Segafredo Zanetti Coffee байна. За Brodies цай байна. Кофе. За би кофе. За тэгэхээр оно маань сая бол ерөөхдөө хэлчихлээ тийм ээ. Тэгэхээр хүн бүхэн болоод сүүлийн үед энэ утааны асуудал арай дэнтлээ. Энэ утааг яаж хэрхэн шийдвэрлэх вэ тийм ээ. Үүний гол арга зам гэж юу байна гэж ярих боллоо. Тэгэхээр яг энэ асуудлаар бид хүү ярина. Гэхдээ бид хүн бол илүү бас мэрэгжлийн төвшөнд үүнийг бол бас шинжлэх ухаанч байдлаар авч үзэж өндөр ярихаар бас хоёрыг урьсан байж байгаа. Тэгээд яг өнөөдрийн Улаанбаатар хотод үүсэж байгаа нөхцөл байдал энэ хит агаарын бохирдлын талаар та хоёр нь ямар үзэл бодол байр суурьтай байна вэ? Тэгэхээр яг би чинь өнгөрсөн 7 хоногийн агаарын бохирдлын мэдээг авлаа л да. Тэгээ ингээд эндээс харж байхад бол ер нь Улаанбаатар хотын гэр хороолол тэгээд юу гэдэг жишээ толгойд нисэх зурагт гээд энэ хаваар бол агаарын бохирдлын түвшин бол нэлээд тийм өндөр байна гэсэн. Яг нь 500-аас эхэл гэж байгаа юм л да. Тэгэхээр дээр бол өшөөч илүү өндөр нэлээд бохирдолтой байна гэсэн. Яг нөгөө талдаа бид нар яг орон сууцсан хорооллуудыг аваад үзэх юм бол харьцангуй бага. Тэгэхээр бохирдолтой байна. Зүгээр харьцангуй гэр болтой харьцуулах юм бол бага байна гэсэн нэг ийм тоо мэдээлэл байна. Нөгөө талдаа юу харж болох вэ гэхээр ер нь бид нар яг хэдийн үед энэ утааны асуудал үүсээд байна гэдэг ийм тоо баримтууд байж байна л да. Тэгэхээр бид нар бас л эргээд ер нь яг халаалтын нэгдүгээр 1-2 сар бид нэлийн тийм өндөр түвшинд бохирдлогдсон байна гэсэн энэ тоог харж болохоор байна. Тэгэхээр энэ хоёр графикийг үзүүлсэн шалтгаан нь юу гэхээр ерөөсөө энэ агаарын бохирдол гэж яриад байгаа бидний юм бол ерөөсөө цэвэр гэр хорооллын утаанаас голж хамаарч байна. Мэдээж өөр нөлөөж байгаа зүйл байгаа. Гэхдээ бидний хувьд гэхээр бол ер нь ямар нэгэн асуудлыг ирэмблэх юм бол хамгийн түрүүнд ярих хэрэгтэй асуудал нь гэрээс гэр хороолж харж байгаа утааны асуудал юм аа. Энэ л Улаанбаатар хотын агаарын бохирдлын ерөөсөө голлох шалтгаан байна. Тэгэхээр бид нар энэ рүү л яг хэлээд байгаа юм бэ гэхээр эргээд Улаанбаатар хотын агаарын бохирдол ярингууд маш олон их усэр байна гэд нөгөө нэг гол анхаарах асуудлынхаа үнцнийг алдагдуулах асуудал явагдаад байдаг. Тэгэхээр биш юм аа ямар ч байсан бид нар эхний ээлжинд энэгээр бол бас яг энэ халаалтандаа нүүрстүүлээд явж байгаа энэ асуудлыг л бууруулахад хэмлүүл гол юу гэдгийг анхаарлаа хандуулах хэрэгтэй юм аа. Өөр мэдээж өөр юм шалтгаан байгаа. Гэхдээ тэр бол энэний хэрэгэд бол харьцангуй бага учраас бид тэр дараагийн шатнд ч юм уу те сүүлд манайхаа авч хэрэгжүүлэх ёстой юм аа гэсэн нэг юм асуудал байдаг. Тэгээ яг агаарын бохирдлыг бууруулах гэж бид нар ч бас нэлээд олон арга хэмжээнүүдийг авлаа. Нийт энд зарцуулсан хөрөнгө оруулалтын үр дүнг аваад үзэхэд бол гэролын нэг айлд орж байгаа нэг сая орчим төгрөг ногдохоор ийм арга хэмжээний сүүлийн 5-6 жилийн дотор авч ил тээ. Тэгэхээр утаа буурсан гэх юм бол энэ сүүлийн 7 хоногийн мэдээ сархад бол жоохон шилээд байна л да. Мураг байна. Шууд илүү хэсэж байгаа юм дээр харагдаад байна гэдэг. Тэгээ эргээд тэндээс надад цэгээд үзэх юм бол бид нар ч юу нэг яагаад энэ утаа үүсэх энэ нэмэгдээд байгаа юм бэ гэвэл бид нар нөгөө нэг гэролын маань төвшин ямар байна гэдэг асуудал юм чинь. Тэгээ ингээд бас л Улаанбаатар хотын суусын төрлүүдийг аваад үзэхэд энэ яг 2013 оны мэдээлэлтэй 2013 оны мэдээгээр үзэхэд ерөөсөө дахиад гэр холын ерөөсөө Улаанбаатар хотын нийт хүнээ 60% гэр холдол байгаа тийм. Үсээр төлөөд байна. Тэр орон сууцны хувьд нэлээд том дэсрэлтүүдийг сүүлийн 5-6 жилийн дотор хийсэн. Гэвч эргээл харахад үр дүн нь юу вэ гэхээр бид дахиад 60% гэр холдоо байгаа л үсээ түлээл гэсэн. Тэгэхээр яг зөвхөн хөгжлийн чиг хандлагыг харах юм бол
Улаанбаатар хотод нүүж ирж байгаа иргэн бол тэгэхээр гэртээ мэдэрдэг тийм. Тэгээд тодорхой хугацааны дараа нэг байшин барьдаг. За тэгээ боломжтой болох юм бол орон сууц руу нүүдэг гэсэн ийм процесс яваад байдаг. Гэхдээ энэ процесс маань өөрөө их удаан байна. Нөгөөтэйгүр орон сууц руу нүүж орж ирж байгаа ч гэсэн эргээд тэрний оронд нөхөж орж ирж байгаа ийм одоо айлууд нь их олон байгаад байгаа учраас бид бас Улаанбаатартай харин одоо нөхөрлийг хямж чадахгүй алдчихад байна л гэдэг асуудал байна. Үзүүлэлтэнд борох гэж тийм. Би нэг 4-5 жилийн хотын мэр байсан Батболгойд хэлхий сонсч байсан л да. Ингиж хүн ам ихснэ гэдэг бол бас л хинч төсөөлөшгүй ийм одоо асуудал байсан. Тэгэхээр тийм асуудлыг менеж хийнэ гэдэг бол их хүндрэлтэй маа гэсэн ийм нэг ярьж ирсэн. Одоо тэгээд ер нь ярьлаа шүү дээ. Сая өнгөрсөн хэдэн жил бид нэр цэвэр агаар сан тасал гээд маш олон тухайн үед л одоо шинэлэг гэж хэлж болох үз технологиудыг утаа бууруулахад ашиглалаа. Одоо сайн шалтгаалтай зурагч гэдэг юм уу, нүүрсч гэдэг юм уу. За тэгээ өнөөдөр утаа буурсан гэвэл бас буураг байгаа даа л да. Тэгээ өнөөдөр дахиад олон гарц шийдлүүд яригдчихээн. Яг одоогийн байдал дээр ер нь одоо ямар шийдлийг нэвтрүүлвэл бас нэг ойрын жилдээ 2 жилдээ утаа мэдгэцгүүц багасгаар харагдаж байна. Тэгээ би зүгээр ягаад өнгөрсөн жил буураагүй вэ гэдэг шалтгааныг авч үзэхийн тулд эхлээд яг зүгээр нөхөн хамын шилж хөдөлгөөнийг авч үзэх хэрэгтэй байх л та. Ер нь гэхдээ Улаанбаатар хотын удирдлагч гэсэн бидний суурьшлийн бүсийг нэлээд хязгаар цэг тавьяа тэгэхгүй бол ингээд замбраагүй тэлээд байх юм бол энэ асуудалтай шийдэгдэхгүй нэ гэдэг асуудал ярьсан. За ер нь зүгээр олон ч хүмүүс ярьдаг юм лээ. Ер нь бол бид нар нүүрснээсээ л салахгүй бол өөрөө түлшээ солих гэдэг юм. Тийм түлшээ солиход арга хэмжээ авахгүй бол энэ үнэхээр бидний бууруулж дийлэхгүй байна. Боломжгүй байна. Нөгөө талаасаа юу харах хэрэгтэй вэ гэхээр дэлхийн жишг юу байна гэдэг асуудал. Бид нар ч бас нэг айхтар дасарцсан өөр орчинд амьдраад байгаа улсууд биш шүү дээ. Тэгэхээр ягаад тэр үйлдвэр хийх болсон бэ гэхээр Монгол орн өөр учраас ийм шал өөр технологи хэрэгтэй, арга зам хэрэгтэй гэсэн ийм санаанууд яваад байдаг. Тэгтэл эдгээр маань бас бид нар чинь өөрсдөө ямар хөө хэмжээнд үйлдвэрлэгч орн билээ, юу хийгээд байгаа вэ ингээд харахад бол бас ерөөсөө дэлхий одоо юу гэдэг бусад олон улсад ямар арга хэмжээ авсан бэ? Тэрнтэй уялдуулж авахаас биш цоошин нээлт хийнэ гэдэг юм бол ер нь зүгээр байх боломжгүй гэж харж байгаа. Тэгэхээр хамгийн ихний арга зам бол ер нь бидэд хамгийн боломжтой байгаа нь юу гэхээр түлшээ солих буюу бид нар аажмарын цахилгаан халаалт руу орё гэсэн байгаан дээр байхгүй. Яг химигээд маш олон хөлбөр ярих байх л та сэргээгдэж ч бүжмөж ч гэдэг. Гэхдээ тэр нь бидэрт одоохондоо хол байна. Харьцан үнэтэй байна. Тэгэхээр эргээд боломжийн одоо байгаа юм маань гэсэн доо цахилгаан байна л гэсэн. Гэхдээ яг за бүгдийн сайхан цахилгаанаар хангачаа гэдэг ингээд нэг Улаанбаатар хотын 200 мянган айлыг цахилгаанаар хангая гэж үзэх юм бол бидэрт ойролцоогоор нэг 800-аас 1000 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц хэрэглэх болдог нэгдүгээр. Тэгээ тэр маань нэгсэн доо манай хамгийн том цахилгаан станц ТЭЦ төр биш ахаад 2 станцын хэрэгцээ байна гэсэн. За станц нэг асуудал. Ахаад тэр чи яг хөглөөр баахан дамжуулах, шугам сүлжээ, тэгэл трансформатор, дэд станцууд ингээд маш олон байгууламжийн одоо эрэлт хэрэгцээ бий болно гэсэн. Тэр маань өөрөө бас асар их өндөр өртөгтэй ажил болно. Тэрийг бид нар хүчирч чадахгүй юу гэдэг асуудлууд бас давхар гарч ирнэ л дээ. Тэгэхээр ямар ч байсан хайжмаар ямар ч байсан ихний ээлжинд бол зөвхөн миний хувь хүний зүгээс харж байгаас цахилгаан хадаалтраа хайжмаар өстой маа. Яг хөө дэлхийн нийтэд бас яг шууд цахилгаан хадаалтыг эргэлэх нь бол байгаль орчинд нөгөө хөлөмжийн одоо муу нөлөөтэй гэдэг ийм асуудал байдаг. Илүү ялгарлах хийгээд тэгтээ бид нар бас харьцангуй шууд үйлдвэрлэж байгаа цахилгаан станцыг бодох юм бол бид нар цахилгаанаа үйлдвэрлээд бас дулаанаа давхар ашиглаад байдаг. Тийм учраас хослолоос их өсөр байдаг. Юу гэдэг одоо нэг жирчим хүч үйлдвэрлэж байгаа дэлхийн дулаанууд үзүүлж байгаа хувь нэмэр нь бол бас харьцангуй баг гэж ойлгож байна. Тэгээ таны түрүүний ярианаас бол цахилгаан халаалт гэдэг зүйл бол ярианд чинь дурддаг л да тийм үү. Тэгэхээр сүүлийн үед л нийслэлийн удирдлагууд маань бол цахилгаан халаалт тийм үү. Тэр дундаа энэ шүн дулаан хадгалагч за яг одоо ультрасоник компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний төрөл зүйл дээр бол илүү их ач холбогдолч одоо ажиллах боллоо тийм ээ. Үнээс анхаарч нэг үе бол харах боллоо л тийм ээ. Тэгэхээр энэ дээр таас ямар байр суурьтай байгаа вэ? Тэгээ ерөн зүгээр цахилгаан халаалтын асуудал бол нэлээд олон жилийн өмнөөс энэ агарын бүртлэг бууруулах нэг шийдэл юм а гэж үзээд бас хувилбар болгож явж байсан шийдэл бий л дээ. Дээрэс нь энэ дээр бас маш олон байгууллагууд оролцдог. Тэгээ яах вэ гэхээр
ер нь манай цахилгаан та бүхэн бодвол сонсч байсан байх. Манай цахилгаан халаалтууд 30%, манайх бол 70% ч дараа ч гэдэг юм тийм. Тэгэхээр ер нь ямар ч төрлийн цахилгаан халаагур байсан одоо жишээ нь би нэлээд хэдэн цахилгаан халаагурын зураг байж ил л да. Тэгэхээр энэ яг хөө гэхэлэр би энэ дээр гал хэлэх гэсэн юм бол ер нь аль цахилгаан халаагурын хувьд би чинь 1 кВт-цаг ч гэдэг юм уу тийм эсвэл 1000 Вт цаг цахилгаан хэрэглэе гэхэд за бараг л 1000-ыг үйлдвэрлэж байна. Юусоо ер нь юу гэдэг эрчим хүч хувиргах систем дотор цахилгааныг дулаан руу шилжүүлэх шиг өөрөөр шиг өндөртэй хялбар шийдэл байдаггүй. Өөр тийм одоо гэдэг энерги хувирах процесс дээр өөр одоо тийм одоо энэ шиг сайн явдаг шийдэл байхгүй байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ трийг хооронд нь ингээд харьцуулаад энэ 30%, энэ 70% хэмнэ гэдэг асуудал бол яг зүгээр техникийн хувьд бол байхгүй юм. Бүгд адилхан гэсэн үг. А зүгээр юу бид нар анхаарах ёстой юм бэ гэхээр ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн өөрийгөө халаахад байх хэвээр өөрийгөө халаахаасаа гадна нөгөө нэг тухайн дээр одоо гэр оронд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл аюулгүй байдлыг хангасан байх хэвээр. Наацхан одоо юу гэдэг хэд талтай хамгаалалттай байх хэвээр, термостаттай байх хэвээр, чадлаа тохируулдаг боломжтой байх хэвээр гэдэг юм. Тэр асуудал яригдах болохоос биш бусдаараа бол ерөөхдөө цахилгааныг дулаанд хувиргаж байгаа энэ шийдэл бол бүх төрлийн хадгалууд дээр бол ерөөхдөө адилхан байдаа гэж ойлгож байна. Яг сая өөрөө чи хэлсэн тэр шүн дулаан хадгалагч гэдэг юм юугаараа ялгаатай байна вэ гэдэг. Ер нь дэлхийн нийтийн чиг хандлага нэг ялангуяа эрчим хүчний одоо бүтээгдэхүүн нийлүүлж байгаа одоо ийм байгууллагуудын дунд эрчим хүчийг яаж нөөцлөх вэ гэдэг асуудал одоо хамгийн том асуудал болоод байна. Бид нэр сайн мэдж байна. Tesla гэл тийм. Tesla бол нэгдүгээр автомашин яаж заахаар хаврыг ашиглах вэ гэдэг асуудал. Дараа нь ахуй хэрэглээд бид нар яаж эрчим хүчийг нөөцлөх юм бэ? Яагаад гэвэл эрчим хүч минь өөрөө хэрэглэн маш хувьсах байдаг. Тэгэхээр тэр хувьсах хэрэглээг нь үр ашигтай ашиглахын тулд би заавал нөөцлөх хэрэгтэй болж байгаа юм. Би одоо нэг 2-7 хоногийн өмнө Австрийн технологийн хүрээлэн дээр очлоо. Тэдний хийж байгаа судалгааны ажил. Тэгэхээр эдний төвшөнд юу хийжсэн бэ гэхээр ер нь ахуйн цахилгааныг яаж нөөцлөх вэ гэдэг ийм судалгаа хийгээд тэгээд тэр нэлийн тийм том хэмжээний одоо батарей тавьчихсан тэрийгээ туршаа хийж хэлээ л дээ. Би бас зургийг авсан байж байгаа. Энэ бол ерөөсөө айлд цахилгааныг яаж нөөцлөх вэ гэдэг. Яг Австрид үү тийм? Яг Австри улсын технологийн хүрээлэн компани дуршаад явуулж байгаа. Энэ яг зөвхөн хувийн компани бүтээгдэхүүн л дээ. Дуршилтыг нь болохоор улсын судалгааны байгууллага хийгээд байжсэн. Бид нар халуун улсыг багтан нөөцлөдөг. Ер нь бол нэг 15 жилийн өмнөөс байхаа яг шүн дулаан хадгалагч өөрөөр хэлбэл дулааныг нөөцлөх тэр шийдлийг бол холбооны бүгд Германсаас Stiebel гэдэг фирмээс одоо ультрасоник компани оруулж ирсэн байдаг. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл тэр эрчим хүчний менежмент гэж яддаг л да. Энийг яавал илүү үр дүнтэй болох вэ гэдэг ээл технологийн нэг шийдэл нь ямар ч байсан өнөөдөр дулааны хувьд бол шинжлэх ухааны төвшөнд олоод тодорхойлцоод байгаа хамгийн оновчтой шийдэл нь бол өнөөдрийн бидний хэрэглээд байгаа шүн дулаан хадгалагч буюу одоо Carol Night Storage Heater гэдэг энэ төхөөрөмж юм байгаа. Ямар ч хэлсэн Монголд бол аль хэдийн ороод ирчихсэн хэрэглэн тарахад бидний шинжлэх хүмүүс нь хэрэглээд туршаад үзчихсэн болж боломжтой гэдгийг тодорхойлоо явсан юм систем гэж байгаа. Цахилгаан халаагуурын хувьд жишээ нь шүн дулаанаа нөөцлөөд өдөр нь одоо нөөцлсөн дулаанаа ялгаруулад ялангуяа одоо жишээ нь ультрасоник компани оруулж ирж байгаа энэ цахилгаан халаагуураад за өдрийн туршид ингээд дулаанаа хадгалнаа гэдэг чинь. Тэгэхээр одоо нэг өрх гэр жишээ нэг гэр хорооллын айл за энэ дулаан цахилгаан халаагуурыг авлаа. Тэгвэл тухайн айл ер нь одоо ямар бэлтгэлийг хийсэн байх хэрэгтэй юм бэ? Жишээ нь таны саяхан ярьдаг шиг за улс бол мэдээж дулааны цахилгаан станц гэдэг юм уу тодорхой дэд бүтцийн төвшний бэлтгэлүүдээ хийх нэ. За өрх гэрүүд маань юу гэдгийг залгуур одоо тухайн тэр цахилгаан үүсгүүрээ жишээ нь юу гэдгийг тийм ээ хүчин чадлыг нь багасгадаг тийм хувиргагч энэ төр авах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо шууд 100-аас солиод тухайн цахилгаан халаагуурыг аваад хэрэглэх тохиромжтой юм уу? Ер нь тухайн хувь хүний бэлтгэл байх уу? Гэхдээ байна л да. Яг үгээр өнөөдрийн бидний аль ч айл өрхийн хувьд ерөөс Орос улсны хувьд ч тэр шүү дээ. Энэ үндсэн суурьлагдсан энэ цахилгаан хангамж систем байна.
ерөөсөө TN мэн гэсэн хүчтэй төхөөрөмжөнд зориулагдаад байдаг байхгүй юу? Одоо бидний дөрвөн мэддэг энэ аризетик гэж тэгэхэд ерөнхийдөө нэг 15 ампер байдаг. Энд маань нэгсэндээ дээд нь 3 кВт хүртэл таанаад гэсэн. Эргээд тоолоор байж гэн тэр татцсан байгаа шовн цахилгааны шовмууд шин байж дахиад бүгд тодорхой хэмжээний даацтай илүү өндөр ачаал авч болдгоо. Тэгэхээр би барилгадаа юу суурилуулах гэж байна, ямар чадлын төхөөрөмж суурилуулах гэж байна гэдгээс хамааруулаад зайлшгүй бэлтгэх хэрэгтэй. Би чинь маш олон тоног шийдлүүдийг харлаа да зүгээр 2-3 хоногийн өмнө манай шүтээстэр хүртэл яг энэ цахилгаан хаалгаар залгасан бол гал гарлаа да. Тэгээ гал гарч байгаа үндсэн шалтгаан нь юу вэ гэхээр цэвэр нөгөө нэг аризетик нь хүчин чадлаа байл. Тийм дийлэхгүй. Би бол хүмүүст бити энэ ядаж хятадтай энэ салаалагчийг хэрэгжилж байгаа чи гэж зөвлөдөг. Яагаад гэвэл нэгдүгээрт залгуур нөрөө зүрхтэй олон хэмжээнд залгуурдаг, контакт муучдаг. Дээрээс нь яг үгээр одоо юу гэдэг нь чанаргүй бараа бүтээгдэхүүн учраас нөгөө нэг яг зис байх хэрэгтэй бол тэр нөрөө холцтой байдаг, нөгөө гүйдлэн даадгүй ч гэдэг юм уу. Ийм асуудлууд байдаг учраас яг ямар чадaltaй төхөөрөмж тавих гэж тэрүүндээ зохицуулаад бүх системийг бас тодорхой хэмжээнд өөрчлөх хэрэгтэй болно гэсэн. Тэгээ эргээд нөгөө нэг ярих хэрэгтэй юм бол бид нар ер нь олон улсын жишээнд хийм л дээ. Яг хэрэглээнийхээ хэрэг хангамж аваад байх асуудал байх уугүй юу. Тэгэхээр хамгийн үр дүнтэй арга бол тухайн айл өөрийнхөө яг хэрэгэлдэг хэрэглээг айлуулах, бууруулах түвшинд рүү анхаарал хандуулах хэрэгтэй юм л да. Би яг зүгээр нэгэнд шүн дулаад алхаж ярьж байгаа би зүгээр ультрасонкийн энэ тал дээр илүү яг тухайн бүтээгдэхүүн ямар онцлогтой юм ямар хөөцийг нөхцөл шаарддаг гэдэг би сайн хийж өгөх гэж бодож байна л та. Тэгэхээр бүтээгдэхүүн маань яаж ажилдаг вэ? Зарчим нь юу вэ тийм ээ? Ер нь бол бидэнд хамгийн одоо ойр байгаа тохирсон шийдэл бол танай бүтээгдэхүүн болж таарж байна. Шүн дулаан хадгалагч тийм ээ. За тэгэхээр ер нь тэр компани бас маш товч танилцуулж байна. Зарим хүмүүсээс. За ультрасон компани бол 2001 онд үүсгэн байгуулагдсан. За бидний зорилго бол барилгын дэд бүтцийн салбарт за хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд болон чанартай технологиг нэвтрүүлж ард иргэдтэй амьдралын чанарыг мэдрүүлэх юм зорилготой ажилладаг. За бид нар бол халаалтын шийдлүүдийн хувьд болохоор холбооны бүгд найрамдах Герман улсын Штибл Электро фирмийн одоо албан ёсны дистрибьютор 2004 оноос хойш ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд 10 гаруй халаалтын шийдлүүдийг Монгол улсаа нэвтрүүлсэн байна л да. Одоо хэрэглэгчтэй хүрээд аль хэдийн 13-4 жил болцсон гэсэн үг. За үүнээс хамгийн тохиромжтой одоо манай нөхцөлд утааны эсрэг ярьж байгаа үед хамгийн тохиромжтой шийдэл бол энэ шүн дулаан хадгалагч. За үүний маань ажиллах зарчим ерөөсөө хоногийн 24 цагийн 6-аас 8 цагт нь ажиллаад за үлдсэн 16-аас одоо 18 цагт нь огт цахилгаан зарцуулахгүйгээр одоо айр гэрийг халаах чадaltaй. За дотроо нэгташуусан тоосохтой үүнийг шүнжингээ халаагаад өдөр нь ерөөсөө тэр тоосго нь айр гэрийг халаагаа явуулна гэсэн үг. За энэ яагаад манад хамгийн тохиромжтой юм бэ гэд ингээ үзэхээр за түрүү манай мөнхөрөг шилжлээ л те. Эрчим хүчний манай нөгөө цахилгааны халаалтыг шууд аваад тавихээр цахилгааны даацын асуудал яригдана те. Энэ бол маш том асуудал гэдэг чинь шүү дээ. Дэд бүтцийн хувьд. Тэгэхээр одоо өнөөдөр Улаанбаатар хотын өдрийн одоо оргил одоо цахилгаан хэрэглээ ингээд харахаар яг ингээд 950 мегаватт байгаа юм л да. Ингээд харахаар за тэгтэл тэр маань шөнийн цагаар одоо буураад 650 мегаватт болцдог байхгүй юу? Энэ яага юутай одоо холбоотой гэхээр манад нөгөө шөнийн цагаар ажилладаг жижиг дунд үйлдвэрлэл хараахан хөгжөөгүй байна. Тэгэхээр үүнтэй холбоотой. Тэгэхээр бидний үзэж байгаа энэ яагаад ашигтай юм бэ гэхээр энэ шөнийн илүүдэл одоо 300 мегаватт ингээ илүүдэд байгаа байхгүй юу? Одоо үнгүүдэд гэсэн үг. Энийг ашиглаад одоо өдрийн энэ ачаалт ерөөсөө нэмэлт үзүүлэхгүй одоо ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр зөвхөн шөнийн энэ илүүдлийг ашиглаад гэдгийг халаахын цахилгаан шийдэл бол хамгийн тохиромжтой юм а гэсэн л ийм одоо байр суурь тавиад. Байр суурьтай. Хоёрхон зүйл дээр тавьчих хариулт авъя тийм ээ. Тэгэхээр нэг танаа бүтээгдэхүүнийг бол сонирхсон одоо эрэлт бол маш байгаа бах гэж бодож байна. Тэгэхээр яг энийг худалдаж авахд хэрэглэгчдэд худалдаа өгчдөд яг ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа юм шиг харагдаж байна менежерийн хувьд тийм ээ. Дээр нь танаа бүтээгдэхүүний одоо бас цаанаас орж иж байгаа үнийг бууруулахад бас ямар хүчин зүйлс одоо нөлөөлж байна тийм ээ. Ер нь бас үнийн хувьд бас жоон босго байгаа шүү л да. За энэ бол маш яг нөгөө гол сэдв. За ультрасон капа бол ерөөсөө нэг л байр суурьтай байгаа. Энэ юу юм гэхээр за технологи байна уу байна. Энэ бол шинэ технологи биш. Монголд нэвтрээд 10 жилиг болсон. Анхны хэрэглэгчд одоо 2004 оны хэрэглэгч байна. Үр дүнгээр бичсэн. За тэгэхээр технологид байна.
энийг авах хэрэглэгч байхгүй байна. Мөн хэрэглэгч технологи хоёрыг холбох төрөөс зохицуулалт байхгүй. Тэгэхээр яг ямар зохицуулт яриад байна гэхээр төрөөс нэгдүгээрт ногоон технологиг дэмждэг тийм дунд болон одоо урт хугацааны бодлого хэрэгтэй байна. За хоёрдугаарт ногоон хэрэглээний зээл гэж бас гаргадаг баймаар байна. Одоо хэрэглэгчдэд одоо бусад одоо зурагт одоо хөргөчөөд лизингээр авч штэ. Яг үүнтэй адилхан халаалтын шийдлээ лизингдэх тийм боломжийг бас гаргах хэрэгтэй байна. За гуравдугаарт энэ одоо ерөөсөө л ногоон технологиг дэмжиж ажиллаж байгаа энэ хэрэглэгчээ дэмжсэн тийм бас хөнгөлөлт урамшууллын систем хэрэгтэй байхгүй юу? Нэг айл нь ингээд ногоон технологиг дэмжиж хажууд нь нэг айл нүүр сөдлөд тахаар одоо ямар одоо нөгөө айлд технологи ашигласан ямар ч хэрэг гарахгүй шүү дээ. Ашиглаад байдаг хажууд нь утаа гаргаад тахаар. Тэгэхээр энийг бас нэг заагалсан юм хэрэгтэй. Төрөөс одоо бидний хүсэж байгаа юм бол ерөөсөө маш энгийн. Тэгэхээр бас энэ зохицуулт энийг хүрээнд болохоор ногоон технологиг дэмжихтэй гайл импортын татваас нь чөлөөлөд өгөх те. Ингэснээр оноо хэрэглэгчдэд хүрэх үн маань арай буураад авна шүү дээ тий. За төрийн зохицол ерөнхийдөө ийм байж байгаа бидний харж байгаа. Нөгөө талаас хэрэглэгчд маань бэлэн байна уу гэдэг асуудал. Одоо ногоон технологи шууд аваа хэрэглэхэд. Тэгэхээр ерөөсөө ингээд аваад хэрэглэе гэхээр манай хэрэглэгчдийн сэтгэлгээний нэг асуудал байна л да. Ерөөсөө энэ нэг айл Улаанбаатар хотод амьдарч байгаа бол агаарын бохирдлыг үүсгэхийн тулд аль болох бидний зүгээс ямар арга хэмжээ авах уу гэдгийг тухайн айл бодох хэрэгтэй байхгүй юу те. Бид нар нүүрс түлж агарыг бохирдуулах байх хэрэгтэй. Тийм болохоор цахилгаан халаалтыг сонгох хэрэгтэй гэдэг юм. Цахилгаан халаалтыг сонгохдоо аль болох одоо ногоон эко те. За одоо үнийн хувьд арай нэг хямдхныг бодоод одоо чанаргүй одоо тэр юу сонгохгүйгээр аль болох одоо евро стандарт нийцсэн энэ ногоон технологиг ингэж сонгодог байх ийм сэтгэлгээний нэг асуудал үүсэж байгаа. Шууд одоо тулаад байгаа юм л да. Тэгэхээр ахаад би давтаа хэлье. Технологи мань байна. Одоо хэрэглэгчийн хүлээсээр байна. Гэтэл үүнийг хэрэглэх одоо хэрэглэгч ногоон хэрэглэгч маань хараахан бэлэн биш байна. За энэ хоёрыг холбоод өгөх төрийн зохицуулт бас өгүүлэгдэж байна гэдгийг чухал шаардлагатай давтаж хэлмээр байна. Тэ. Тэгэхээр одоо хэрэглэгч одоо шүндлэн алчны талаар одоо энэ юугаар сонин сэтгүүлээр бас их явж байна л да. Тэгэхээр хэрэглэгч маань бас тэгж бодож байгаа. Энэ дөнгөж орж ирсэн технологи юм уу гэх тийм. Энэ бол үгүй 2004 оноос хойш одоо Монголоос нэвтрээд ультрасоник албан ёсны дистрибьютороор ажиллаад 13 дахь жилдээ явж байна. Анхны хэрэглэгчд хүртэл ингээд бодит үр дүнгийн мэдээд ингээд явж байна. Монголын амьдрал ахуйн нөхцөл байдал таарсан гэдэг нь бүр батлагдаад нотлогдоод ирсэн байна. Тэгэхээр энийг одоо масс хэрэглэгчтэй хүрэхийн тулд одоо энэ гурван талт те технологи, хэрэглэгч, төрийн одоо энэ зохицуулах гэсэн гурван талын хамтын ажиллагаа хэрэгтэй байна гэдгийг ерөөсөө ойлгуулахыг хүсэж байна тийм. Хүмүүс маань одоо бодож байгаа хэл да. Ер нь бол Улаанбаатар хотыг нэгэнт сонгож орж ирээд суурьшчихсан бол бас эргээд үүргээ ухамсарладаг байх хэрэгтэй тийм ээ. Их хотынхаа агарыг бохирдуулахгүй гэдэг юм уу? Бусад хүмүүсийн амгалан тайван эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг гэдэг ард иргэд манаас өөрсдийнхөө үүргийг ухамсарлаад энэ технологиг сонгоосоо гэж бодож байна. За яг эрүүл мэнд талдаа гэдэг юм уу хэрэглээ талдаа тодруулж асуумаар байна л да. За гал түлэх гэдэг бол бидний уламжлалт хэрэглээ хизээнээсээ одоо олон зуун жил нутагшчихсан одоо хүний эрүүл мэндэд тэр тухайн гэрт байгаа айлын эрүүл мэндэд бол тодорхой нөлөөгүй шүү дээ тийм ээ. Гаргаж байгаа утааны эргээд эрүүл мэндэд нөлөөлж чинь. За яг энэ цахилгаан халаагаараа гэртээ авчраа тавиа за шөнийн 8 цаг ажилласан тохиолдолд бидний уламжлалт ойлголт байдаг шүү дээ. Юу гэдгийг гадагшаага их хуурайшуулдаг гэх юм уу эрүүл мэндэд бас тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй юм шигээр ойлгогддог. Тэгэхээр яг энэ цахилгаан халаагарын хувьд ер нь хэрэгжилж байгаа хүмүүст эрүүл мэндийн талаас ямар нэг сөрөг нөлөө бий юу? За сөрөг нөлөө бол огт байхгүй. За яагаад юм гэхээр миний хэлээд байгаа нөгөө ногоон технологи гэдэг шүү дээ. Ногоон технологи ерөөс 3 зүйлээр тодорхойлж байгаа. Дэлхийн нийтээрээ. За нэгдүгээр байгаль орчинд ээлтэй. Одоо хүний хүнд болон байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй ээлтэй. Хоёрдугаарт эрчим хүчний хувьд хэмнэлттэй. За гуравдугаарт эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг. Ийм 3 зүйлээр тодорхойлж байгаа юм л да. Тэгэхээр эндээс гарч иж байгаа эхний тодорхойлт буюу байгаль орчинд ээлтэй гэдэг маань өөрөө бас асар их утгыг агуулж байгаа юм л да. Нэгдүгээр хэрэглэгчдэд ямар ч хор нөлөөлгүй. Нөгөө талаас энэ одоо хүлэмжийн үүсгэх юм уу те одоо энэ байгаль орчинд ямар сөрөг нөлөөлгүйгээд энэ категорид ороо явчихж байгаа. Тий. Тэгэхээр бас нөгөө нэг зүйлийг нэмэхэд түрүүн отгон байрны менежер бол евро стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гэж хэлж ирсэн. Тэгэхээр мэдээж нэг евро стандарт гэдэг маань бол хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг үр дагаваргүй учраас евро стандарт гэсэн тэр стандартын одоо лиценз шаардлагыг бол бас өгдөг гэж сонсч ирсэн тийм ээ. Тэр босхийг бол давж бүтээгдэхүүн бол ордог. Тэр зэрэг бол бас хүний эрүүл мэндэд дээд зэргийн одоо сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн гэж мэдэх хүн бас
ойлгоод байна л да. Тэргээд агарын бохирдол гэдэг сэдв рүү ингээд ороод ярихад ер нь мэдээж бид за ингээд энэ хөө тийм айл бүхэн дор доройн асуудлыг ингээд шийдэж чинь ер нь бидэрт хэрэг хугацаа хэрэгтэй вэ? Урт хугацааны туршид энэ одоо агарын бохирдлын асуудлыг шийдэхэд бас ер нь бидэнд ямар хугацаа хэрэгтэй вэ? Тийм ер нь зүгээр хугацааны хувьд бол бас юу хийх ёстой вэ? Шууд хэлэхэд хэцүү л дээ. Ямар ч үсэн зүгээр бидний өнгөрсөн түүх ямар байсан бэ гэхээр ер нь 1980-ад оны ихэнх үеэс Улаанбаатар хотын агарын бохирдол шүүрх тэмдгээс давж эхэлсэн гэсэн ийм тоо байдаг юм лээ. Тэгэхээр ямар ч байсан 30 гаруй жил болчихж энэ төвшөнд хүрэхэд эргээд бууруулахад зүгээр миний зүгээс харж байгаагаар бол бас нэг тийм хэмжээний хугацаа орох болов гэсэн тооцоо хэлж байна. Тэгэхээр ягаад тэрийг хэлээд байна вэ гэхээр ер нь ийм массыг хамарсан бид өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60% асуудлыг ярьж байна тийм. Ийм массыг хамарсан үйл ажиллагааг шатараасан нэлийн бас төрөөс зөвхөн одоо юу гэдэг хууль ч юм уу дэмжлэг үзүүлээд байгаас эргээд нөгөө хүмүүсийн оюусан манд бас өөрчлөлт хийх хэрэгтэй болдог. Энэ процесс маань өөрөө их удаан хугацаанд явдаг. Дээрэс нь 60% гэдэг чинь бас их том хөнгөрөлтийн асуудал байж байна. Мэдээж төр даахыгээ таана иргэд өөрөө хариуцлага өгөөд явах хэрэгтэй. Иргэд өөрийнхөө чадах арга хэмжээг авах хэрэгтэй маа. Би зүгээр хувь хүнийхээ зөв нэг хэд хэдэн зүйл тодорхойлол явж байна л да. Жишээ нь би зүгээр арай ойлгомжтой байхад бол энэ графикийг бэлтгэлээ л дээ. Юу гэхээр бид нар ойролцоогоор нэг юу гэдэг нэг суудсны хүчин чадал бол нэг 5 кВт орчим байдаг. Өөрөөр хэлбэл 5 кВт-ийн тэн тавьж бид нар халах хэрэгтэй болдог. За ингээд нөгөө тэнэ тавингууд бид нар нэг 10 сараас 4 сар дуустал бол нэг 10,000 кВт-цаг эрчим хүчийг дулааны эрчим хүчийг барилга халаахад зарцуулж байгаа. Гэхдээ энэний цаана дахиад өргөө зарцуулж байгаа юмнууд бий л дээ. Би яг үр дүнтэй зарцуулж байгааг нь авч үзчихэд байгаа. Бид нар дахиад ямар боломж вэ гэх нөгөө нэг барилга эзэмш барьж одоо сууж байгаа тийм байшин гэртээ сууж байгаа хүмүүсүүдийн хувьд ямар боломж вэ гэхээр ерөн зүгээр дэлхийн нийтээр бол хамгийн боломжтой юу гэдэг техникийн хувьд боломжтой хөрөх хүрдэн бол 10 дахин багасах боломжтой байдаг. Би хараа жоохон бодиттой хандаад ч юм уу тийм нэг 5 дахин бууруулах боломж бидэд байна. Тэгэхээр хэрэглэгчийн зүгээс хүлээх үүрэг бол бид хэрэглэгээ бага болгоё. Энэ чинь бас нэг тийм зүгээр тоо хаваа тавьчих юм л да. Бид нар чинь чинь Парисын гэрээ байж байна. Нөгөө дэлхийн долларлыг эсрэггээд энэ хүрээнд Монгол улс үүрэг хүлээж гисэн. Бид нар хүлэмжийг 30% бууруулгыг амлчихсан. Дахиад Монгол улсын ногоон хөгжлийн зохис судлага гэдэг чинь дахиад энэ барилгаас алдагдж байгаа алдагдуудыг бид нар 30% бууруулна 2030 он гэж байна тийм. Ингээд явангууд бид нар хүсүүсээгүй ийшээ чиглэх болно. Гэхдээ бас би зүгээр хэлээд байгаа юм биш. Ерөөсөө дэлхийн олон нийт манай хоёр хөрш сахгуулаар Европ холбоо тэр хойд Америкчдын бүгд ийм зорилттой тавиа явж байгаа. Тэгэхээр бид нар бол хамт алхаад явна. Яг хамт алхаад явж байгаа юм бэ гэхээр бид нар чинь хэрэгжилж байгаа утсаа харъя л да тийм. Ялгаа байхгүй Америкч хэрэгжилж байна, Европч хэрэгжилж байна. Энэ техникийн чиг хандлага чинь биднийг аяндаа хөтлөө явна. Харин бид нар тэрийг аль болох хурдцтай яг гар утас хэрэгжилж байгаа шиг бид нар хүлээгээд авах юм бол энэ агарын бохирдлын асуудал биш юм байна л да. Гэтэл бид нар тэр тал руугаа илүү анхаарчаад яг нэг ахуй тал руугаа ерөөсөө бодолцохгүй байгааг нь хор уршиг энэ л дээ. Яг үгүй эргээл хүмүүндээч байна, бас төр зэсгтаач байх асуудал. Тэгэхээр ямар ч байсан нэг ийм зорилт байх хэрэгтэй. Би зүгээр хугацааны хувьд томьёолж үзлээ л дээ. Бид нар юу хийх ёстой юм бэ гэдэг. За. Би яг 2047 он хүртэл гэж яг би зүгээр нэг 10 жилээр нь илүү юу яах хэрэгтэй болов гэдэг үгээс. Тийм. Тэгээ бид нар өнөөдөр ямар түвшинд байна гэхээр ямар ч үсэн бид нар нэг нийт хэрэглээнийхээ нэг 90% яг нүүрсээр халааж гэр одынхаа халаалтыг л яриа л да. Бас тодорхой хэмжээнд аль хэдийн цэцлэг халаалт хэрэглээд эхэлчихсэн ингэж явж байна л да. Бид нар 2027 онд 10 жилийн дараа гэхэд бид нар нүүрсний хэрэглээг багасгах хэрэгтэй юм. Цахилгааны ялангуйсан нөгөө үр дүнтэй шийдлэн явахлаар бид нар хэрэглээг л боруулах хэрэгтэй. Дахиад бид нар олон улсын өмнө хүлээж гисэн дэлхийн нийтийн чиг хандлагад тэр явж байна. 2037 он гэхэд бид нар нүүрсний хэрэглээг ямар ч байсан нэг өнөөдрийн түвшингээс 3.1-т нь хавьяачдсан. Цахилгаанаар дээрэс нь бид нар дэвшилтэд сэргээгдэх ч юм уу ийм их хүчний хүүсрүүдийг дэлхийн төлхөө ашиглаад эхлэх хэрэгтэй. Бас л өнөөдөр Европын холбоонд 2020 оноос эхлээд бүх барилга тэг эрчим хүчний барилга болно гэж хэлсэн. Тэг гэхээр яаж ийм вэ гэхээр
тийм сэргээгдэх эрчим хүчний их усруудыг барилга өөрөө өөртөө бий болгоод өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч болоод өөрийнхөө хэрэглээг ханган явна гэсэн үг. Тэгэхээр бид нар ч бас тэрийг дагаад явах болно. Тэгэхээр тодорхой хэмжээний сэргээгдэх чинь ахаад хэрэглээг ахин бууруулах асуудал юм жаа. Би миний үзэж байгаагаар бол бид нар ямар ч байсан 2047 он гэхэд нүүрснийхээ хэрэглээг ерөөсөө түүхийн нүүрс гэдэг юмыг ерөөсөө хэрэглэх энэ зогсоо бүрэн зогссон байх хэрэгтэй байна. Эн чинь шууд зогсоож болтгүй бидэрт түшинч байхгүй орлуулах, дийлэх цахилгаан нь ч байхгүй, хүн инж бэлтгэдэггүй, хэрэглээ хитрхийн өндөр. Тэгэхээр эний чинь бууруулах механизм нь бол ийм л байх хэрэгтэй. Тэгээ яг хуу энтэйгээ хуйлдаад эргээд бодлого боловсруулах хэрэгтэй юм л да. Би бол хамгийн түрүүнд ер нь одоо юу гэдэг хотын удирдлагуудаа уулз сулган дээр хэлдэг юм нь бид нар нэг гэр бол зохицуулт байхгүй болохгүй нэ. Хаашаа яаж явах хэрэгтэй байгаа. За уучлаарай та нар 2000 одоо юу гэдэг 30 он гэхэд та нар энэ нөхөн жолоо ашиглаж болохгүй ч гэдэг үү те. Ерөөсөө 2040 он та нар ерөөсөө нүүрстүүлж болохгүй. Тэрийн тулд нөгөө хүмүүс шатчтаар өөртөө сайжруултаа гэдэг. Тэгэхээр бидэрт дунд болоо тийм урт хугацааны бас нэг жоохон тодорхой зүйл заалтууд байна. Зүгээр нэг улс төрчний нэг амбицаар асуудал шийдэгдээд байдгүй баймар байна. За ямар ч байсан бидний зүгээс бол бас санаачлаг гаргаад бид нар түрүү 7 хоногт нийслэлийн ногоон хөгжил агаарын бохирдлыг бууруулах цэцрийн зөв орлогчтой уулзсан. Бидний зүгээс ямар санал тавьж байгаа гэхээр бид нар гэр ороллын тавигдах стандартын шаардлагыг шүтээсийн багшаар хамтраад боловсруулад өгье. Тэгэхээр бид нар эндээс оргүй ийм юм тавьчихгүй. Эн чинь зөндөө үндэсний аль хэдийн болчихсон стандартууд байна, нормууд байна. Тэндээс л яг тэр гэр орол зориулсан залтуудыг төвөрлээд хүмүүст нь ойлгомжтойгоор ингээд гаргаад өгье. Тэгээд тэгэхгүй бол ерөөсөө ямар зохицуултгүй яваад байна гэж чи угаасаа л энэ үр дүн төрөөс өөр арга замгүй. Тэгэхээр бид нар ямар ч байсан дээрээс нь ямар зохицуулт байх уу гэдэг, дээрээс нь яг үгээр төр яах вэ гэхээр бид нар хэдэн онд ямар төвшөнд гарсан байх хэрэгтэй юм бэ гэдэг. Яг нь зүгээр ганцхан шүнд дулаан хадгалагчаар шийднэ гэж байхгүй л дээ. Маш олон шийдэл байгаа. Тэгэхдээ хаашаа юунд зорж өгнө гэдэг нь тодорхой байх юм бол тэр зорилт шийдвүүдийг бол тухайн цаг үед нь олоод байх л асуудал. Би зүгээр яг энэ сэдвтэйгээ уялдаад би зүгээр хамгийн сүүлд нь зүгээр урайлга гаргаад хэлэхэд бол тийм яг энэ хэсгийнхээ урайлга болгоод хэлэхэд бид нар яг би андуургүй өнөө маргааш жил байхад нутаг хэсэг чагсаалуулна гэж хэлсэн л да. Тэ 28-нд 1 сарын 28-нд. Тэгэхээр жагсаж байгаа хүн болгон мэдээж төрд шаардлага өгөх ёстой юм. Хоёрдугаар за би юу хийх вэ? Би энэний эсрэг юу хийж чадах вэ те? За би орон сууцнд амьдардаг байлаа ч гэсэн би нэг хашаанд байгаа нэг хамаатай очиж энийг ингэж шийдэрээ үе ингэж хийдүүлээ. Бас нэг багч их суутаа багсч очиод үгээ хэлдэг те сан зөвлөгөө өгдөг. Энэ дээр нэг юм аятайхан нийтлэл гарсан байлээ ш та нар энийг хараарай уу гэдэргээд хэлдэг ийм жоохон акшн байх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр би бол хамгийн түрүүнд бид нар ямар ч байсан тэр утаагүй хэрэглээ бий болох, хэрэглээг айлуулах, байж болох бага түвшинд наваач чиглэл рүү явах хэрэгтэй маа. Хоёрдугаар бид нар яалчгүй энэ түвшээ солихгүй бол болохгүй нэ. Өөрөөр хэлбэл бид нар түүхийн нөрсөөр татгалзахгүй болохгүй нэ л гэсэн. Гуравдугаар мэдээ цаашдаа боломжтой болоод эхлэнгүүт бид нар сэргээгт эрчимчний их усрыг ашиглах хэрэгтэй маа. Тэгээд сэргээгт эрчимчний уср яг одоохондоо үнэтэй байгаа ч гэсэн технологи бол өөрөө хөгжлийнхээ явцад хямдардаг. Эргээд тэр нь хэрэглээнд илүү олон тоогоор битэр чиглэг. Ер нь хөгжлийн чиг хандах чинь тийм л байж байгаа шүү дээ. Жишээ гар утас бол олон жилийн өмнө байж лээсэн. Зөвхөн хэрэглээнд нэвтрүүлэх хэтэрхий том хэтэрхий үнцэнтэй байсан. Илүү одоо компактны овор багтай хармаан тогтохоор болоод илүү олон хүн авдаг болсон ч гэдэг юм уу. Ийм чиг хандлага байгаа учраас ер нь төрийн бодлогч тэр иргэдэн ч гэсэн ерөнхийдөө нэг ийм шатараалтайгаар бид нар явах хэрэгтэй байх шүү гэдэг энэ ойлголтыг л сайн аваад хамтарч сайн ажиллах хэрэгтэй юм л да. Тэгээд ер нь хүмүүс яадаг штэ өөрөө нэг би тим нийтлээ гэдэг нэг бахархдаг тийм. Одоо бид нар сошиал ертөнцүүд дээр за би нэг ийм хүнд ингээд тусчлаа ингээд тэгчлээ гэдэг шиг бид нар яг агаарын бохирдлын эсрэг хүмүүс яг ийм санаачлах гаргаа тий. За өнөөдөр би нэг айлын дулаалгыг хийгээд өгсөн шүү ч гэдэг юм уу тий. Ийм эсвэл би өөрийнхөө гэрээ халуусыг нараар халаад болсон шүү ч гэдэг юм. Эсвэл би нэг дулааны цоос ойрлуулсан шүү. Тэ минийх бол миний байшин бол одоо жоохон ногоон тал руугаа явж шүү хөө. Тэгээ яг эргээд яг энэ асуудал эргээд цаг үетэй холбоотой нөгөө нэг асуудал юм эрчим хүчний хэмнэлтийн хууль гэж өнгөрсөн жил 2 жилийн өмнө батлагчлаа л да. Тэгээд яг ийм агаарын бохирдол ч юм уу ер нь эрчим хүчний хэрэглээг үр дүнтэй болох бууруулах чиглэлээр эрчим хүчний аудиторууд гэдэг хүн
олон улсад ажилладаг. Тэгэхээр эрчим хүчний зохицуулах газар, шинжилгээ ухааны технологийн их сургууль хамтраад ерөнхийдөө эрчим хүчний аудиторууд бэлтгэх энэ үйл ажиллагааг энэ онд эхэлж байна. За ямар ч байсан үйлдвэрлэлийн болоод барилгын эрчим хүчний аудиторуудыг ямар ч байсан 1 сард ийм бэлтгэх үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн үндсэн үүрэг юу байх вэ гэхээр хэмнэх боломж юу байна? Эдийн засаг болоод байгаль орчны хувьд ямар үржигтэй байх вэ гэдгийг тооцоолж өгдөг, тэр зөвлөмжийг нөгдөг, аргачлалыг нь зааж өгдөг ийм хүмүүс байх юм. Тэгэхээр ямар ч байсан энэ чиглэлийн хүмүүс бас Монгол улсад бэлтгэж эхэлж байна. Тэгэхээр бас эргээд яг вэ гэхээр энэ үйл ажиллагаанд бас хувь нэмрээ оруулах байх гэж бодож байна л да. Дөрөвнөс бас нэг зүйлийг асууя гэж бодож байгаад одоо ингээд гараад харахаар чинь л энэ утаагаа харахаар л зэрэг нэг л үнийг дааж давж баршуул нэг том ачаар шиг харагдах юм л да. Тэгтээ харагдах юм тий. Тэгээд зөвхөн бид энэ утаатаа ингэж баригдчиад байгаад байна уу тийм ээ. Таны хувьд бас багш судлаачны хувьд одоо дэлхийн өөр улс оронд тийм ээ утааныхаа асуудлыг шийдэж чадсан бас ийм олон мэдээ баримтуудыг үзсэн л байдаг байна. Тэгээд хамгийн сонирхол татах үс нь бас тэр тундаас юу байсан бол тийм ээ. Одоо яг бас бид зөвхөн Монгол улс галзаар үлдчихэд юм байлсуу тийм ээ утаатайгаа ингээд ер нь өөр одоо дэлхийн улс оронд энийг яаж шийдсэн байдаг юм бол энийг та сахиж үзэж байсан. Үгүй яг харж байна л да. Би зүгээр саяхан Чех улсад очсон. Чех улсад очиод ингээд ярьжсэн чинь ерөөхдөө зүүн хойд Чехийн нутгуудаар бас агарын бүртгэх байд юм л да. Тэнд нүүрс төлдөг учраас тэгээд Чехүүд ямар арга хэмжээ авч яах вэ гэхээр яг нүүрс төлөхийн хориглоход бас л нэг эдийн засгийн асуудал биш үү? Тэр хүмүүс чинь эргээд юугаа төлөх үү, төлөх түвшин нь юу вэ? Эргээд тэр нөхөртг нь ямар байна ч гэдэг юм уу. Энэ утгаараа ерөнхийдөө том жижиг гэлтгүй бүх хэрэгжилж байгаа зуух дээр нь үнэлгээ өгдөг бай. Өөрөөр хэлбэл хянуулдаг бай гэсэн ийм систем орж эхэлж байгаа юм лээ. Ямар ч байсан энэ жилээс ингээд өрдөгдөд эхэлж байгаа. Тэгэхээр ерөөсөө зуухтай айл болгон зуухаан заавал хянуулдаг байх хэрэгтэй. Зөв зуух хэрэглээд байна, буруу зуух хэрэглээд. Би Франц ч гэсэн агарын бохирдлын асуудлыг сонссон. За мэдээж урд гэршийн асуудал нь урд гэрш бол гэхдээ яг урд гэршийн хувьд гэхэд мэдээж аягүй их утаатай болж яг тоосон цэрхийн хувьд бол манайхаас бас гайгүй төвшөнд байгаад байгаа шүү дээ. Ер нь тоосон цар бол нэлээд тийм хүнд хэлбэрийн нэг л гоёо үүшгэрний чиглэлийн. Яг манайх чи ерөөхдөө хуурай уурын цолтой учраас уушгын их одоо юу гэдээ мэдрэмтгий. Ер нь бронхитгүй байдгүй гэдэг шүү дээ. Бронхитгүй байна гэдэг тэр юу хэлээд байна вэ гэхээр бид нар бас харьцангуй хуурай уурын амьсгалтай байдаг учраас тоосчлт их байдаг. Угаасаа байгалийн тоосчлтыг гэхдээ эргээд нөгөө PM 2.5 10 ч гэдэг юм тэр нарийн тоосон цэргийн асуудал бол цэвэр одоо хүний үйл ажиллагаатай холбоотой эргээд хүндээ асар их нөлөөлж байгаа. Тэгээ бид нар сая нөгөө хүүхдийн имлгүүдийн ачааллыг харж байгаа шүү дээ. Тэр үл зөвхөн цэвэр агарын бохирдол хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа хамгийн том үзүүлэлттэй. Тэгэхээр ерөн зүгээр байна. Эргээл энэ өөрөө эдийн засгийн болоод энэ доктортой байдлын олон одоо үр ачааллуудыг дагуулдаг учраас ер нь 1960-70-аад оны Европын орнуудыг хараад үзэх юм бол агарын бохирдол нь их байсан, хөрс усны бохирдол нь их байсан. Тэгээд илүүтэй энэ одоо юу гэдэг би ногоонгийн эргээд доктортойгийн энэ хөгжрүүчийг хандлага явсан учраас өнөөдөр маш олон газар бол одоо тэгэхээр орчны хувьд сайн эрүүл зүйн төрсөн гэж харж байна тийм. За нэвтрүүлгийн маань хугацаас энэ хүрээд өндөрлөж ах шиг байна. Одоо нөгөө хамгийн тулгамдсан сэдв амьсгалтдаггүй хүн гэж байдаг үү шиг тийм ээ. Бүх хүнд хамаатай. За тэгээ утааг бууруулах тал дээр бас нэгэн гарц шийдлийг тэгээ нийлээд хэрэгжилж болох үс гарц шийдлийг бас бид хамтдаа эрэлхийллээ. Бидэнтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бас ультрасоникийн маань хүрэлцэн ирж энэ гарц шийдлийн талаар том дэлгэрэнгүй танилцуулгыг өглөө. За мөн мэрэгжлийн төвшөнд бас бид хэрхэн энтэй тэнцэх талаар багш маань бас их сайхан ярилцлагыг хүргэлээ. Тэгээ та хоёртаа амралтын өдөр цаг зав гарган бидэн дээр хүрэлцэн ирсэн баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс бас талархлаа илэрхийлье. За баярлалаа. ТV Сонсголын ашин дугаарыг бас бэлэг болгон хүргэж байна. За тэгээ үзэгчдээ маань бас илүү сонирхсан дэлгэрэнгүй одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл яг доор гарсан бас утасанд холбогдоод бас ингээд авлага мэдээлэл авах боломжтой шүү гэдгийг дахин онцлоо ингээд том утгагүй та бүхэнд ярих болцъё. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti кофе.